Сайн байна уу? Би Подлог подкастын хөтлөгч Зүвч байна. Би хөтлөгч Хүслэн байна. Манай подкастаар та оюун ухаан ба сэтгэл, Өөрийн амьдралын эргэн тойронд болж буй юм үзэгдлийн талаар сэтгэл судлалын шинжилгээ ухааны үүднээс мэдхийг хүсвэл подкасттай минь хамт байгаарай. За тэгэхээр өнөөдрийн сэдвээр ялгуурлан гадуурхах буюу prejudice болон нийгмийн тогтсон хэв хандлага хэмааг буюу стереотип. За тэгээд бүр ялгуурлан гадуурхах гэдэг үйлдэл болох discrimination гэх энэ гурван ойлголтын хүрээнд ярихаар бэлдсэн байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд гадуурхах буюу prejudice гэдэг нь яг юу вэ гэдэг зүйл. За prejudice гэдэг нь ер нь бол өөрөөс босод аль эсвэл ямар нэгэн бүлэгт хамаарагдж байгаа бол тухайн бүлгийн гаднах бүлэг хариалагддаг хүмүүсийг ерөнхийдөө дүгнээд буюу жишээ нь эмэгтэй эрэгтэй гэдэг хоёр хүүс байдаг бол эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийг шууд эмэгтэй гэдэг хүүсээр нь ерөнхийдөө дүгнэнгүүтээ чадваргүй сул дорой эрэгтэйчүүдээс муу аливаа зүйл дээр өрсөлдөх авьяас мэдлэг байхгүй мэдлэгтэйж болж чадахгүй гэх мэтчлэнгээр үздэг энэ өрөөсгөл ойлголтыг тэ буруу дүгнэлтийг ер нь бол хэлж байгаа гэсэн. За тэгэхээр ер нь юу юугаар ялгуурлан гадуурхаж болох вэ гэвэл жишээ нь улс төрийн үзэл баримтлалаар нь 2 болон 3 намд хуваагдах нөгөө намын хүмүүстэй ялгуур үзэх гадуурхах тий. Хоёр гэр бүлийн хоёр хүртэл хоорондоо нэг намынхаа үзлээс болж яг хувь хүнийхэн талаас биш тухайн намд хариалагддаг учраас тэр намын гишүүн гэдэг үүднээс харж үзэх. За дээрэс нь хүүс байна. Итгэл үнэмшил шашин хооронд нэгээ гадуурхан үзэх. За үнэт зүйлсийн баримжаа нийгмийн анги давхарга дээд болон доод давхаргийнх нь нэгнээ дээд давхаргийнх нь доод давхаргийнх нь угаасаа хөдөлмөрлөж чадахгүй хөдөлмөрөх хүсэлгүй мөнгө төгрөгөө зөв зарцуулж чадахгүй гэдэг бол доод давхаргт нь байгаа хүмүүс дээд давхаргт байгаа хүмүүсийг мүлжигч нарч гэх юм уу те энэ мэт ингээл ялгуурлан гадуурхаж үзэх. За нас байна. Үе үед залуучууд нь хөгшчүүдийг хоцрогдсон гэж үздэг бол хөгшчүүд нь залуучуудыг одоогийн залуучууд гэж хардаг те. Disability буюу одоо хөгжлийн бэрхшээл те. Хөгжлийн бэрхшээлийн асуудлууд байна. За бэлгийн чиг хандлага, бэлгийн чиг баримжаа, за яс үндэс race буюу хар олон цагаан арьстай хүмүүс хоорондын гадуурхал. За угсаа гарал. За жишээ нь Монгол улс гэх юм бол магадгүй халахууд нь бусад үндэсний бүлгүүдээ угсаатны бүлгүүдээ ялгуур үзэх. Хэл буюу одоо яг монгол хэлээр ярьдаг хүмүүс өвөр монголоор ярьж байгаа хүмүүсийг сонсохоор нэг л боохгүй шоолддог те. Ярьж байгаа хэлнийхэн тэр хүнд хэрхэн сонсогдож байгаа байдлаас нь болж гадуурхаж үзэх. Тэгээд улс үндэстэн хятад монгол хоёрын дунд болдог маш том тэмцлүүд те. Шууд хятад хүн гэхээр л одоо энэ бол сонгогддог жишээ те. Хятад хүн гэхээр л ерөөсө хамгийн муу мухагийн туйл бохир завааных. Гэтэл тэнд яг тэр нэг хүн өөрөө яаж хүмүүжсэн бэ? Ямар ихтгэл үнэмшилтэй вэ? Юуг илүүд үзэж, юуг сайшаад үгэ? Тэр болгоныг зүгээр ортос мартангуудаа ultimate attribution error гэж байгаа. Энийг ерөөсө тухайн хүний хариалагддаг бүлэгт байгаа гарч ирж байгаа зам үйлүүд түгээмэл байдаг зам үйлээр нь нэг хүнийг очиод дүгнэх. Ерөөсөө энэ бүлгийн бүх хүмүүс яг ийм гэдэг хадлаар дүгнэх тэр алдааг хэлж байгаа. За дээрээс нь царай зүс гаднах харагдах байдалтай өндөр биеийн жин үсний өнгө гэх мэтчлэн бүх зүйлүүдээр одоо жишээ нь блонди гэхээр л дийлэнх нь ерөөсөө шар үстэй эмэгтэйчүүд айгу тэнэг гэж ойлгоод. Яаж ч гэсэн шар үстэй суугаад. Өөрөөс шар үстэй суугаад. Надад болохоор тэгтээ тийм байхгүй. Гэхдээ ерөөсөө шар үстэй эмэгтэй хүн гэхээр л айгу бос эмэгтэйчүүдээсээ шал мангар гэж үзэгдэх жишээтэй тийм. Өндөр за энэ өндөр болон гаднах царай төрөх бол нөгөө анхны сэтгэлд айгүй их нөлөөлдөг зүйлүүд бид нэрээс ухамсартайгаар биш ухамсаргүйгээр хүнтэй анх уулзсад л хэр өндөр болон намхан байгаас нь эхлээд тухайн хүний хэр зэрэг хүндлэх вэ? Хэр царайлаг болон тэр хүний хэмжүүрээр хэр царайлаг болон царамаатай хүнтэй уулзахаас шалтгаалаад яаж харьцах вэ хүртэл тодорхойлогдоод явж байгаа учраас эдгээр зүйлүүд нь биднэрт ухамсаргүйгээр бусад хүмүүсийг ялгуурлан гадуурхахад нөлөөлж идэг. За ажилтг мэрэгчлүүд нь байна. За жишээ нь барилга дээр ажилтдаг нэг хүнийг тэр оффист нь ажилтдаг нэг хүн шал өөрөөр харах жишээ тий. Гадаад офисынханд цонхыг угаагаад зогсож байгаа хүнтэй шал өөрөөр харьцах жишээтэй. Тэр хүнийг ерөөсөө угаасаа авьяас чадваргүй мэдлэггүй одоо магадгүй доод давхаргих учраас энэ ажлыг хийж байгаа гэж
харах ч юм уу те. Гэтэл тухайн хүн яг өөрөө юу хүсээд зориод мөрөөдөөд тухайн зүйлийг хийж байгаа. Тухайн хүний амьдралд нь ямар асуудлууд тулгарсан байж болох вэ? Тухайн ажлыг төр зур хийж гин үү? Аль эсвэл угаасаа залхуу хойрог учраас тийм ажлуудыг хийж гин үү? Гэмтчлэн бусад хүчин зүйлүүдийг нь авч үзэхгүйгээр ялгуурлан гадуурх. Тухайн хүний бүх зүйлийг нь тухайн хүн л чадваргүй учраас гэж үзэх хэрэгтэй. За боловсролын зэрэг байна. Дээрээс нь гэмт хэрэг хийж байгаагүй хүмүүс, шоронд орж исэн үү, орж байгаагүй юу? За бүр тэгээ цаашлаад ямар баг дэмждэг вэ? Спортын ямар баг дэмждэг вэ? Хөл бөмбөгийн фанатуудын хооронд бол энэ бол амар том тэмцэл болдог. За Челсигийн хөгжим дэмжигчнэр нь ерөөсөө л ийм учраас гэл үзэн яддаг. За тэгээ бүр music taste хүртэл орж ирнэ. За ер нь нэг иймэрхүү төрлийн дуу сонсдог. Хүмүүс одоо залуучууд дийлэнх хооронд анх танилцахдаа music taste бас хоорондоо хуваалцдаг те. Чи яг ямар дуу сонсдог? Надад дуунуудаас явуулаач. Сонсдог дуунуудаас явуулаач. Тэгэнгүүт найзтай очингуудаа нааднаас music taste надад таалагдаагүй те. Тэгэнгүүт тэр music taste чи яхаг байна те. Music taste таалагдаагүй учраас ерөөсөө тэр хүнийг music taste-ээр тэр чигт нь ерөнхийдөө дүгнэл ялгуурлан гадуурхчих. За ер нь наад нэг хипхоп сонсдог төрлийн хүмүүс чинь нэг ийм л байдаг штэ. Тэ. Эсвэл jazz сонсдог юм гот лаг юм сонсдог. Гүнгүүтээ шууд нөгөө хүнийг энийг худлаа хэлбэр хөөсөн хүмүүстээр харах жишээ нэг тийм. За ийм олон байдлаар бид нэр гадуурхаж өрөөсгөл ойлголттой болж болох нэ. Зарим хүмүүс нэг ялгуурлан гадуурхалт өрөөсгөл ойлголт гэдэг одоо тодорхойлолтуудыг хальт мэлт сонсчооч ч юм уу тий. Одоо дутуу мэдээлэл авчаад бас өөрсдөө тийм одоо ялгах нэг шүмжлэх хандлага гаргаад идэв юм шиг байна. Жишээ нөгөө нэг спортын одоо баг байлаа гэхэд тэр дотор тамирчдыг ур чадраар нь ялгах сул байна, сайн байна гэд одоо гараанд гаргах үгүй суулгах гэл ийм юмнууд байгаа шүү дээ. Энэ болохоор ялгуурлан гадуурхалт ч юм уу ялгаад байгаа хэрэг. За ялгаж байгаа гэхдээ одоо гадуурхах ч юм уу процесс биш. Тамирчдыг ур чадвар илүү сайжруул одоо юу гэдэг чинь илүү бэлтгэлээ сайн хий гэдэг ч юм ийм өнцгөөс харж ялгаад байгаа шүү дээ. Тэнд бол яг гэх юм бол тэр баг болохоор ялалтанд хүрэхийг зорж байгаа. Илүү амжилттай юмар байгаа. Энтэй адилхан одоо нэг улс одоо Монгол улс байлаа гэхэд бид нар арчилсан улс, илүү арчилсан хүмүүнлэг тийм бүгд найрамдах улс байгаад хоорондоо одоо нэгнийгээ орхихгүй юу гэдэг чинь нэг хүн болгонд ээлдээ ийм улс байхыг хүсэж байгаа. Тэр дотроо хүмүүсийг ядуу баян тэрж англиад харьцаад байх биш, аль алинд нь илүү сайжруулахын тулд хандж явах хэрэгтэй. Тэрнээс биш яг нөө чиний сайн дурдсан арьс өнгө ч юм уу хүйс, шашин, шүтлэг үндэс усаас нь болоод ялгаад байх хэсгүү хамт нэгэндээ ээлтэй байхын тулд явж явах хэрэгтэй гэдэг имийг ойлгодгоо гэх юм уу. Тэнгүүд саяны нөгөө нэг за жоох үсрээд явчих юм бол буцаад ухрах юм бол гэх юм уу. Энэ нөгөө нэг ялгуурлан гадуурч байгаа эсвэл ялгаж байгаа тэр нөгөө цэг нь юу вэ? Үндэс суурь нь юу вэ гэдгийг ойлгохгүй хүмүүсийн дундас амар их юм маргаан гардаг гэх юм уу. Жишээлх юм бол ажил дээр ажил нь одоо ур чадвар нь муу байгаад тэрийг одоо сануулж хахад та намайг одоо баг гадаад төрхөөс минь болж ингэж гин үү? Миний бэлгийн чиг баримжаа энэ болохоор та ингэж ялгаад байна тийм үү гэдэг ч юм уу. Яг үндэ ур чадвар нь үнэхээр муу байсан ч юм уу тий. Энэ дээр маш их зөрчил үүсдэг юм байл. Тэрийг хүмүүс жоохон ялгах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Харин ур чадвар нь муу байгаа тэрэн дээр ялгаж байгаа зүг боловч үнэхээр тэр дарган ч юм уу нөгөө нэг хариуцж байгаа дээд хэлцээхэн захирал одоо юу ч үгүй. Үнэхээр бэлгийн чиг баримжаа шашин шүтлэг арьс өнгө ч юм уу одоо нийгмийн давхаргаас болж ялгаж байгаа бол тэр үнэхээр одоо зайлшгүй авч хэлцэх асуудал болох хэрэгтэй болов уу гэж. Тийм. Энд чинь яг ялгуур үзээд гадуурхаа тэрэн дээрээ бүр дөрүүлээд үйлдэлүүд хийгээд тухайн хүний амьдрал сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөх хүч зүйлүүдийг үлдээд яваад байна гэдэг чинь тухайн хүний амьд явах зүгээр ихэнд нь шууд халтчихж байгаа үйл явдал болчихж байгаа байхгүй юу те. Зүгээр л тэр хүн адилхан сурч боловсроод мэрэгжил эзэмшээд ажиллаад цалин аваад амьдрахад нь саад болоод байгаа байхгүй юу те. Дандаа ямар нэгэн зүйлээс айцтай хин нэг намайг ингэ хэлчихгүй те. Годомжинд явж байгаад хин нэгний харцал зүгээр муухай харахад л зүгээр энгийн тэр ялгуур үздэг талын хүмүүс нь хүртэл өөрсдөө маш дургуульцдаг шүү дээ. Энэ хүн над руу яага муухай хараад байгаа юм бол үс гизэн маань ямар байсан юм болоо царай тусан дээр юм наалтчих үгүй хамт явж байгаа хүнээс асуугаал те. Миний царин дээр юм болчих уу яаж сайн ингэ зөрж байгаа хүмүүс над руу амар хараад ах шиг байх юм гэж хүртэл асуудаг. Гэтэл зүгээр л үсний өнгнөөсөө болоод
аль эсвэл хувцалсан хэм маягаасаа болоод гадуур алхах бүртээ зүрсэн хүн болгоны тийм харцыг өөр дөрөө буулгаж аваад явна гэдэг чинь тэр хүнд ямар их дарамттай хэцүү байх вэ гэдэг зүйлүүд зүгээр хамгийн энгийн түвшнээс эхлээл гараад ирж байгаа байхгүй тийм. Тэгээд ажил дээрээ амьдрал дээрээ байнгын дутуу үнэлүүлнэ гаднах төрхөөсөө ч юм уу аль эсвэл хамаарагдж байгаа нэг бүлгээсээ болоод тийм. Тэгвэл энэ бүлэгт нь хамааруулаад бид нэр яагаад тухайн хүнийг энэ нэг хүн, хувь хүн, бие хүн гэдэг өнцгөөс нь биш тухайн бүлгийн гишүүн учраас бүлгүүдтэйгээ бүлгийн бус гишүүдтэйгээ яг адилхан байгаа гэж хардаг вэ гэдэг шалтгаануудаас хоёлаа яриа. Яагаад ялгуурлан гадуурхал үүсдэг юм бэ? За энэ дээр болохоор анх ер нь нийгмийн сэтгэл судлал 1900-аад оноос хойш хөгжиж ирснээс эхлээд маш олон онолууд гарч ирж байгаа юм л да. За хамгийн ихнийх нь болохоор out-group homogeneity буюу одоо нэг орчуулах юм бол бүлгийн гаднах хүмүүсийг хооронд нь ижилсүүлж ойлгодог. За юу гэсэн үг вэ гэхээр бүлгийн дотоод гишүүд буюу өөрийн хариалагдж байгаа бүлгийн гишүүдийг яг хувь хүн бие хүмүүс гэж ялгаж таньж чаддаг. Яагаад тэгэхээр тухайн бүлгийн гишүүдтэйгээ байнгын өдөр тутамдаа альсвал тогтмол харилцаанд ороод нэгнийгээ таньж мэдэх боломж нь илүү нээлттэй байдаг учраас бид нар ч өөр хүмүүс юм байх шүү гэж хүлээж авдаг. Тэнгүүтээ гаддах бүлэг буюу бүлээс бусад бүлгүүдийг өөрийн бүлээс бусад бүлгүүдийн хүмүүсийг хоорондоо яг ижилхнээр хүлээж авдаг. Тэр бүлийн хүмүүс хоорондоо маш ижилхэн авиас чадрын хувьд ч характерын хувьд ч бодож байгаа бодлын хувьд ч яг ижилхэн гэдэг шууд дүнждэг. Яагаад тэгэхээр тухайн бүлийн гишүүн бүртээ аль эсвэл ямарваа нэгэн гишүүнтэй харилцаж холбоо тогтоох боломжгүй байсан учраас таньж мэдж чадаагүй учраас хамгийн амархан тухайн бүлгийг ойлгох процесс нь ерөнхийдөө дүгнэх гэсэн. Бүгдийн хооронд нь ижилсүүлээд ойлгочдөг. За дараагийн нэг онол нь болохоор хувь хүн өөрийнхөө дотоод амар тайван байдал хадгалах хүсэлтэй байнгын ингээд нэг тогтвортой л байхыг зорж байгаа тийм. Ерөөсө мөнгөгүй бол мөнгөтэй болох зорилготой байгаа. Яагаад гэвэл мөнгөгүй учраас амар тайван биш байгаа учраас хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа учраас мөнгөтэй болох гэдэг. Мөнгөтэй болох юм бол хэрэгцээгээ хангаж чадах учраас амар тайван байна шүү дээ. Тэгэнгүүт дотоод хүнд байгаа юу байгаа? Угаасаа бусдыг ялгуур үзэх тэр ялгуур гэхээс илүүтэйгээр бусдыг ангилж үзэх тийм зан чанар нь байж идэг. Угаасаа тархин ангилж одоо альва зүйлийг хүлээж аавн те. Тэгжиж бид нэр альва орчлон дээр амьдарч байхдаа ямарваа нэгэн зүйлийг хурдан дүгнээд тэр дүгнэлтэн дээр үндэслээд хурдан шийдвэр гаргах боломжтой байдаг. Ерөнхийдөө дүгнэж чадахгүй бол тухайн нэг зүйлийг юу вэ гэдгийг нь ямар вэ гэдгийг нь нэг бүрчлэн мэднэ гэх юм бол маш их хугацаа зарцуулна, маш их энерги зарцуулна. Тийм учраас энэ энерги болон хугацаа зарцуулалтыг багасгахын тулд бид нэр альва зүйлийг хүлээж авахдаа бүгдийг нь категорид хийгээд ангилж хүлээж авч байдаг. Бидний тархи маань ингэж ажилладаг гэсэн. Тэгэхээр энэ зарчим бидний тархинд ажиллаж байгаа буюу бид нэр гаднах хүмүүсийг хүлээж авахдаа бүгдийг нь угаасаа бүлгэж хүлээж авч байгаа. Гэхдээ энэ өөртөөгөө харьцуулагдаад тухайн бүлгийг чадварлаг биш үү, өнгөцөс сайтай юугүй юу гэдгээр нь дүгнээд байж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тухайн хүний дотор нөгөө нэг өөрөө тайван байх гэдэг хүсэл байгаа. Энэ тайван байх гэдэг хүслийг нь гаднаас өөрийнх нь хариалагдж байгаа бүлгийн хүмүүс нөгөө бүр бүлийн гаднах хүмүүс байгаа шүү дээ. За одоо энийг зөвхөн жишээ аваад ирчээ. Шар өстөнгүүд гэж хэлж. Шар өстөнгүүд. Тэгээд хар өстөнгүүд байгаа байхгүй. Би болохоор хар өстөнгүүдийн тал. Гэсэн чинь миний дотор болохоор тэр шар өстөнгүүдийг нээх бүр ингээ шар өстө учраас нь эднэрстэй шал тэнэг гэж боддгоо. Гэтэл миний хариалагдж байгаа бүлгийнхэн тэр шар өстөнгүүдийг тэнэг гэж бодоод байдаг. Тэнгүүд би тэр хар өстөнгүүдийнхаа адилхан бодолтой байхгүй бол миний доторх амар амгалан алдагдах гээд байгаа байхгүй. Ягаад тэгэхээр би өөрөө хар өстөнгүүдтэйгээ адилхан бодож чадахгүй байгаа учраас адилхан бодохгүй учраас би өөрөө хар өстөнгүүдтэй хүртэл гадуурхагдчих тийм айдас төгшүүр аюул байгаад байгаа учраас хүссэн үсээгүй би шар өстөнгүүдийг гадуурхаж эхэлдэг. Хүссэн үсээгүй би хар өстөнгүүдтэйгээ ижлэхэн бодохыг бүр хичээж эхэлдэг гэсэн. За дараагийн нэг онол нь болохоор нэг ялгуур үзэхэд хүрэгдэгэ гэдэг онолоо. За энэ бол нөө улс үндэстэн шашин шүтлэг хэмжил нэлээд том өргөн хүрээний бүлгүүдийн хооронд үүсэж байгаа нэгний гадуурхах үзэлтэй илүү холбоотой. За магадгүй эд баялаг нь тухайн нэг улсын эд баялаг дуусаад эхлэх юм бол өөр нэг улсын эд баялаг руу дайрах, довтлох. За тухайн эд баялагийг нь эзэмшихийн тулд тухайн хүмүүсийг, тухайн бүлэгт хамаарагдж байгаа, улсад хамаарагдж байгаа хүмүүсийг ялгуур үзэж, өөрсдөөсөө доор мэтээр хандаж тэр ойлголтыг өгөх гэж зорддог, хичээдэг. Зүгээр нэг судалгаа уншиж хахад тарих судалгаанд одоо нөгөө амигдала чинь айдас сэтгэл хөдлөлийг ерөөхдөө удирддаг шүү дээ тийм.
Тэнгүүт одоо хүний ямар нэгэн үнэт зүйлтэй нь одоо зөрчилдсөн ч юм уу гайхшруулах тийм мэдээг одоо сонсох, харах үедээ хүний амигдала амар идэвхтэй ажиллаад эхэлт юм байна л да. Жишээлх юм бол бурхан байдгүй гэд амар тас итгэсэн хүн тэ одоо ингэж явж исэн чинь одоо сайн мэдээд харах гэж ч юм уу ингээд хүн эренгүүт тэр шууд амар хүчтэй эсэргүүцээд тэнгүүт тэнд нь амигдала ингээл ажиллаал байждаг ч юм. Тэнгүүт хүүхд асрах хүн одоо нэг гэр бүлд хэрэгтэй байлаа гэж бодъё л да болзоонд явах гээд тий. Тэгсэн чинь эрэгтэй хүүхд ирчлээ гэж одоо нэг эрэгтэй хүүхд нь чашинтэй нэг залуу 25 6 ч юм уу тэнгүүт шууд одоо нэг төгшүүр айдсан төрж эхэлж байгаа байхгүй. Яагаад вэ гэсэн чинь тэр хүмүүс эрэгтэй хүн одоо жоохоо хүүхд нь юу ч хийж магадгүй. За охин байна уу хүү байна уу? Хоолыг хийж өгч чадахгүй. Сайн асарч чадахгүй. Одоо эмэгтэй хүн хүсэж чинь гэдэг нөгөө нэг эндээс нөө ялгарлал нь яваад эхэлж чинь гэх юм уу? Айснасаа болоод гэсэн үг ер нь бол тэнгүүт энэ дээр зөвхөн одоо нөгөө нэг хүсийн ялгарлан гадуурхалт гэхээр зөвхөн эмэгтэй хүн дээр гардаг те гэж бододгүй л энэ дээр ч гэсэн ингэж гарч ирж болдог гэх юм уу? Зөвхөн юм хүний мэдлэг мэдээлэл багтаа тэр хүнийг одоо тэр залууч ч юм уу тэр гэр бүлийнхэн мэдэхгүй шүү дээ яг үүндээ хичнээн жил хүүхд харсан ч юм блэ гих мэтчлийн юмнууд дээр хүмүүс жоохон өрөөсгөл за юм ч тийм байна гэж харсан. Тэгээ нэг юм бас судалгаа хийсэн яг яагаад гэдгийг нь бол энэ дээр саний онлууд шиг тайлбарлал байхгүй. Нэг Минар тэгээ түүний 52 онд хийсэн нөгөө нэг судалгаа хийсэн уурхайнд. Уурхай дээр. Тэнгүүт одоо энэ цагаан эрсдэн уурхайчид газар доор ингээ ажиллаа хийхдээ одоо баруун 80% нь бол хар уурхайчдтай, хар эрсдэн уурхайчдтай маш зүгээр харьцаж илдэг байсан байхгүй. Тэнгүүт газар дээр гараад ирсэн чинь харьцаа нь бүр шал өөр болж одоо ингээд эвгүй харьцаж эхэлсэн гэх юм уу. Тэгээ 52 он гэдэг чинь Америкт те хар эрсдэн хүмүүстэй цагаан эрсдүүд яаж харьцдаг гэсэн үг юу лээ. Тэнгүүд хүний нүднээс далд харьцахаар зүгээр байгаа юм байна. Бусад хүмүүс харахгүй юм чинь зүгээр юм байна. Тэнгүүд нүдэн дээр ил өөр цагаан эрсднүүд ч юм хараад эхлэнгүүт үгүй би нөгөө нэг дээр нь байгаа гэдгийг мэдрэх хэрэгтэй тий бусдад ингэж харагдаж болохгүй сайхан харьцаж байгаа. Тэгвэл надтай ч гэсэн дээ муухай харьцсан гэдэг. Саний чиний авсан хар шар үстэй хүмүүсийн жишээ ороод ирж байгаа юм билээ. Тэгэхээр энэ prejudice буюу ялгуур үзэх гэдэг үг маань англиар одоо prejudice гэж байгаа. Энэ ямар үгний товчлол вэ гэхээр prejudge буюу урьдчилан дүгнэх гэдэг үгийн үгнээс гарч ирсэн үг байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нэр урьдчилан дүгнээд буюу тухайн хүний бидний саяхан хэлдэг бүх нөхцлүүдээр хүйс, үсний өнгө, арсны өнгө, угсаа гарал бүгднгээр нь зүгээр өөртчил дүгнчихэд тэр дүгнэлтэн дээрээ үндэслээд яаж харьцах уу? Энэ хүн юу хийж чадах уу, чадахгүй юу гэх мэтчлэн бүх холбоотой зүйлүүдийг ардаас нь ургуулж бодонгуудаа тэр хүнийг тэр хүнтэй харилцах харилцаан шал өөр болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Айлбал үнэлэмж нь хүртэл харьцахаас өмнө их байх уу, бага байх уу гэдэг нь тодорхойлогдчихж байгаа. Тэгээд намайг хүмүүс хараад шууд муухай харьцъя л гэж боддог юм шиг. Яагаад тэгэж боддог? Жижиг шар үстэй болохоор. Тий. Одоо нэг ялварлан гадуурхалд өрчөж байгаа хүмүүсийн тухай ярилцах уу? Тий. Одоо ялварлан гадуурхагдаад байгаа хүмүүсийн сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд авч байгаа вэ? Тэр хүмүүс өдөр тутамдаа ямар сэтгэл зүйн асуудлуудтай тулгарч байгаа вэ гэдэг үднэс нь авлаа яриа. За хамгийн түрүүнд мэдээж хүмүүст амар ингэнээр хэлэх юм бол стресст нь тий ихний үе шат явж эхэлнэ. Тэнгүүт амар ингэн сонсогдож байгаа боловч хэрвээ энэ удаан хугацаар үргэлжлэх эсвэл богино хугацаанд ч гэсэндээ одоо нөгөө нэг даралт хүчнж гэх үе их байх юм бол шууд тэр хүн гутралд орох магадaltaй зайлсхийн, хичээл дээр очихоос зайлсхийн, ажил дээр очихоос зайлсхийн. Энэ нь удаан үргэлжлээд тусламж авахгүй эсвэл өөр өнцгөөс нөгөө нэг харах боломжгүй яваад эхлэх юм бол энэ хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжооч алдах тийм эрсдэлтэй гэх юм уу. Зөв зүгээр амьдраад хичээлээ хийгээд эсвэл ажиллаагаа явж исэн чинь янз бүрийн байдлаар гадуурхалд өртөөд тэр нь тий амьдралд нөлөөлөд эхлүүл эвгүүл юм болчиход. Тийм. За энэ стрессээс үүдэлтэй удаан хугацааны стресс яваад байх тусам chronic stress буюу ер нь бие махбодод сөргөөр нөлөөлж эхэлнэ. Дээрэс нь нийгэмд харилцаанаас тусгаарлагдаж өөрөө зайгаа барьж эхэлнэ.
олон нийтийн газар ажиллах явахгүй байхыг оролдох, гэрээсээ ажиллах гарахгүй байхыг хүсэх гэх мэтчлэнгээр. За ингээд нийгмээс холдоод харилцаанд орохгүй байгаад байх тусам энэ нь тухайн хүний депресд өртөх эрсдлийг нь өндрөөр маш ихээр нэмжиж байгаа. За ингээд стресс депрессийн асуудлаас эхлээд тухайн хүн ерөөсөө эрүүл сэтгэж, эрүүл бодож, өөрийгөө зөвөр үнэлж, аливаа зүйлд өрсөлдөх итгэл үнэмшилгүй болж, өөртөө итгэх итгэлгүй болно гэсэн үг. За ингэж аливаа зүйлд өрсөлдөж, өрсөлдөн гэдэг нэг амар биеийн хүнээс дээр гарна биш үү? Зүгээр л нийгмийн амьдралд оролцсон гэдэг нь өөрөө өрсөлдөөн болж байгаа шүү дээ. Ажиллаа цалин хөлс аавна гэдэг маань өөрөө л өрсөлдөө учраас энэ амьдралын бүх зүгээр хүний хэвийн үйл ажиллагаануудаас тэр хүн хязгаарлагдаад эхлэх учраас амьдралын чанар доошлно. За нийгэмдээ гарч ажил хөдөлмөр хийж боддоор үнэлүүлж чадахгүй байгаа юм чи мэдээж идэж ууж хэрглэж идэлж байгаа зүйлүүд нь тухайн хэмжээгээр чанаргууд нь чихлэн. За ингээд бүр явах юм бол ялгуурлан гадуурхалд өртөж байгаа хүмүүсийн дундаж наслт хүртэл багасах эрсдэлтэй тийм. Бусуудаас илүү эрт нас барах. Ийм энгийн жижигхэн зүйл юм шиг мөртлөө урт хугацаанд үргэлжлээд яваад л ах юм бол тухайн ялгуурлан гадуурхагдж байгаа бүлгийн гишүүдэд амь насанд нь урт хугацаанд амь насанд нь хүртэл эрсдэл учруулах үс ийм хор хөнөөлтэй. Нөгөө A Very Short Introduction гэдэг нөө сурал жижиг номнууд байдаг шүү дээ. Тэрнээс social psychology гэдэг одоо нөгөө нийгмийн сэтгэл судлал гэдэг суралын хэсэгт бас ялгарлан гадуурхалтын тухай нэг хэсэг ус аахгүй. Тэгээ энд өрчөж байгаа хүмүүсийн нэг тарих судлалын судалгааг одоо оруулсан байсан. Хүн нөгөө ялгарлан гадуурхалтанд өртөхөөр угс нэг сэтгэл өвдөхөөр бие дагаад ингээд өвчтдөг гэдэг чинь тий. Ер нь бол тэрнтэй адилхан юм судалгаа. Гадуурхалтад өртөх, хаягдах, тусгаарлагдах ийм нөхцөлд хүн яадаг вэ гэхээр яг шүдний өвч ямар амир л яг шүд өвдөж байгаатай адилхан одоо тархин хариултлын гэрэл насч яадаг юм уу? Одоо ингээд янз бүрийн мэдрэхээр тархины ямар нэг хэсгүүдэд ингээд гэрэл насч яадаг шүү дээ бид нар ингээд зургийг харж байгаа. Яг тэрнтэй адилхан би буюу яг биеийн одоо шүд хэсэг ч юм уу өвдөж байгаатай адилхан өвддөг. Тэгэд энэ нь болохоор хүмүүс юу сүртэй ингээл үз тэгэл үз ингээл даваад гараас гингүүд тэнд нэг хүн ингээ өвдөөд нь штэ бүр ингээд яах аргагүй. Тэгээ энтэй адилхан нэг юм кибербол гэдэг туршилт хийсэн юм байна л да. Тэр кибербол нь болохоор ингээд нөгөө нэг компьютерийн тоглоом 3 хүн ингээ бөмбөг дамжуулж тоглодог. Тэгээд эхний туршилтын хэсэгт яасан бэ гэхээр бөмбөгийг яг энэ тэнцвүүний нэг рүүгээ дамжуулаад яваадсан. Тэнгүүт нөгөө нэг хяналтын бүлэг болцсон нэг одоо хүн байгаад байгаа байхгүй. Тэр болохоор тэнд болохоор 2 нь байгаа. Туршилтын бүлэгт нь болохоор 1 хүн орчод байгаа. Тэгвэл сүүлдээ яаж тоглоом нь өөрчлөгдөж эхэлсэн бэхээр энэ тэнцүү нэг рүүгээ дамжуулж явж байгаа. Сүүлдээ 2 хүн л хоорондоо илүү их дамжуулж эхлэв. Нөгөөд рүү маш цөөхөн явуулаад. Тэнгүүт компьютерийн цаана байгаа мөртлөө нөгөө туршилтанд орж байгаа хүн чинь амар стрессд ч эхэлсэн. Ингээд тоглохоо боли ер нь бол жоо гомдолж эхэлсэн гэсэн үг. Тэгэд яг ялварлан гадуурхалтанд хүн яг амьд харилцаанд орж байгаад авж байгаатай адилхан нөгөө нэг цахим орчноос авах боломжтой байд юм байна гэж харж. Тэгээ сүүлийн үед 10 жилд амар их тийм ялварлан гадуурхалж явагддаг гэсэн гинэ. Хүүхдүүдийн нөгөө нэгнийгээ ялварлаж байгаа процесс нь ер нь их нарийн болцсон. Нэг нөгөө reaction angry reaction дарах, хайхаар reaction дарах бөөнөрөө нийлж сүүлд Google Doc дээр хин мэддэхгүй тэр хүүхдийн одоо нэрийг бичээд гадаа төрхөөр нь янз бүрийн тий өөр онцлог байдлаар нь ч юм уу ялварлан гадуурхсан үг бичих, доромжлох ийм амир болдог болсон байл. Тэнгүүт тэр хүүхэд зодуулахгүй, дээрэмдүүлэхгүй ч юм уу тийм нөхцөлд байгаа ч гэсэндээ амир хөвдөлт мэдэрч байгаа гэх юм уу? Зодуулж дээрэмдүүлж байгаа юм шиг л. Тий яг л тэрнтэй ижилхэн тэрнээс ч баг их тий. Бид нар хэлдэг шүү дээ биеийн хөвдөлт бол яг хөтэ тэгээд тэгж жагаад алгадуулаад ч юм уу зүгэрлж тэгээд нэг муухай хэлсэн үг яаж хэдэн өдрөөр бодогддог лээ. Тэрнтэй ижилхэн юм байлээ. За тэр өсвөр насны хүүхдүүдийн хувьд одоо нэгнийгээ ялгуурлан гадуурхах шалтгаан нь ерөөсөө айгүй энгийн
болчихж байгаа. Өсвөр насны хүүхдүүд өөрсдөө ерөөсөө хинбэ гэдгийг нь хайж явж байгаа насны бүлэг байгаа. Би яг энэ хорвоо дээр хин байх вэ? Цаашдаа хин байх уу? Одоо би ер нь хин юм бэ? гэдэг асуултанд донд явж байхдаа өөрийгөө нэг бүлэгт хараалуулж, нэг бүлэгт хамрагдаж, бүлгийн гишүүдээс суралцж, алдаанаас нь суралцж, олж байгаагаас нь суралцж явж тэднэртэй адилхан зан үйлийг хийж ямар зан үйл гаргавал, ямар зан ашиг гаргавал би нийгэмд илүү үнэлэгдэж гин гэдгийг суралцж явж идэг. Энэ явцдаа тухайн өсвөр насны хүүхдүүдийн танин мэдхүйн процесс нь хэд туйлчилсан буюу хар цагаанаар харах хандлагатай байдаг учраас өөрийн хараалагдж байгаа бүлгийг илүү өндрөөр үнэлээд бусад бүлгийн хүмүүсийг сул дороогоор үнэлж тэнцэнээсээ өөртөө итгэл болон өөрийнхөө хинбэ гэдгийг ойлгох ойлголтод нь тус нэмэр болж идэг учраас энэ ялгарлангаа дурах хандлага гараад байгаагийн шалтгаан болохоор юм те. Гэхдээ одоо тэгвэл хоёулаа яаж энэ ялгарлангаа дурах үйлдэлүүдийг байхгүй болгох юм бэ? Яаж багасгах юм бэ гэдэг талаас нь ярих уу. За тэг. Би нэг Good Therapy-гийн сайтыг зөвөр ухчихсан. Тэгээ тэрэн дээр болохоор нөгөө 2017 онд хийгдсэн нэг судалгаа. Хаана одоо ялгарлангаа дурхалт илүү их гардаг вэ гэсэн чинь чиний эхний одоо авсан жишээнүүдийн нэг бол соёлын мөргөл өөр соёлтой хүмүүс, өөр үндэс усаатай хүмүүс дунд амар их гардаг. Тэгсэн хаана одоо илүү их баг гардаг вэ гэсэн чинь олон соёл нэг дор оршиж байгаа зэрэгцэж байгаа газар юм уу? Одоо олон улсын сургууль, их сургууль, гадны их сургуулиуд ч юм уу те. Тэнд хүмүүс яаж идэг вэ гэхээр ийм олон өөр хүмүүс байд юм байна. Одоо ганцаараа биш. Одоо жишээлх юм бол буддын шашинтай хүн байлаа гэхэд тэр ганцаараа биш юм байна. Өөр зөндөө олон тийм шашинтай оюутнууд талхаж идэг ч юм уу те. Одоо бэлгийн чиг баримжаа нь өөр одоо залуу байлаа гэхэд тэр ганцаараа биш. Өөр зөндөө хүмүүс зүгээр нөхөрлөө зэрэгцээд сураад ажиллаад явж болж идэм байх гэдгийг харж суралцж идэг. Тэнгүүт тэрний нөө толеранс нь их болж идэг юм уу хүлээж авах. Тэгээ мэдээж хамгийн одоо бас чухал юм гэх юм бол мэдлэг мэдээлэл байхгүй улмаас хүмүүс амар их ялгууралт юм байна гэж хараад. Энэ яг хамаатай үг мэдгүй. Тэгтээ нэг prank үзэж хагаад энэ дээр болохоор зүгээр юм солонгос залуучууд ээж аврагууд уцаар ярьж тоглож байгаа байхгүй. Тэгээ юу жилж тоглож байгаа гэхээр өөрийгөө ижил хүснээ сонирхдаг, ер нь бол суухж байгаа, хайртай гэд хэлж байгаа. Тэнгүүд янз бүрийн хариултлууд гарч эхэлж байгаа. Одоо нэг аав нь охиндоо одоо чи хинч байсан би чамайг хайрлана. Ингээд чи өөрийнхөө яв. Тэнгүүд нөгөө талд нэг ээж нь ч юм уу манай гэрээс одоо яваарай битгээрээ зайлаарай гэдэг амар хараалууд урсгаж байгаа байхгүй. Эндээс хүн залуучууд нь өөрсдөө ч мэдээгүй тийм хариултлуудыг харсан гэх юм уу нөгөө гаранч гэж бодоогүй гой хүлээж аавна гэж бодож исэн чинь хараагаад эхэлсэн. Айгаад залгсан чинь гой хүлээгээд тавцсан. Тэнгүүт эндээс тэр залуучууд суралцж байгаа гэж хараад байгаа юм л да. Хүнд ингэж харьцдаг юм байна. Ингэж одоо хүний байгаар нь хүлээж авч болдго юм байна. Гэдгийг бүр заавал тийм академик мэдлэгээр биш те хүний ингэж хоорондын хүнлэг харилцаагаар, хүмүүнлэг харилцаагаар олж харж болж юм гэх юм. Тэгэд хүмүүс нөгөө нэг сүүлийн үед юм сэтгэл зүйн контентууд амар их болоод байна, баг хитрхи их болоод байна. Юунд хэрэгтэй уншдаг хүн байд юм уу гэл амар их тэгээд тэр хүмүүст маш их тус болдсон юм шиг санагдсан. Тодорхой бүх хүмүүст биш ч гэсэндээ тодорхой одоо тусламж шаардлагатай байгаа хүмүүст мэдлэг мэдээлэл гэдэг ямар хэрэг болдог гэдэг. Жишээлх юм бол ажил хийгээд боловсрол эзэмшээд хүүхдээ харахын хажуугаар тий одоо ганц бие байсан ч ингээд ажил амьдралаа зохицуулах ээж аав нар ч юм уу маш их болцсон байна шүү дээ. Энэ болохоор өмнө нь тийм зүйл байх боломжтой гэж мдээгүй болон боломж нь байсан ч боломжтой гэж мэдгүй өнгөрцөн одоо ээж аав нар байгаад байгаа гэх юм уу? Хүүхдээ харжаал байх хэвээр би ингээл амьдрах юм байна. Одоо ганц би ээжээр ихвчлээ авдаг чинь нөхрөөрөө тий цалинг нь аваад хүүхдээ чиглэл өөрийгөө гэрээ цэвэрлэл байж ах хэвээр байна гэсэн чинь би бүх юмыг ингээд зэрэгцүүлж одоо амжтгаа за жоохон токсик позитив байж магадгүй гэхдээ ийм нөхцөл боломж байдаг юм байна. Би ингээл суугаад ах биш. Ингээл гутраад энэ өрөөнд суугаад ах биш гэдэг юм мэдээлэл гарч ирэнгүүт хүн арай өөр өнцгөөс юмыг харж эхэлж үйлдэл болгож эхэлт юм байна гэх юм уу. Тэнгүүт нөгөө Филадельфия гэд кино дэвхгүй юу 1993 онд гарсан. Тэрэн дээр яадаг вэ гэхээр нэг гей залуу дох авчтай. Тэгээд ажилласаа халагдаад
буу юм болдог байхгүй юу. Тэгээд тэр залуу болохоор хуульч өмгөөлөгч залуу байсан. Тэнгүүт яагаад ажлаас халсныг тэр залуу мэдж байгаа. Яагаад гэх юм бол одоо удирдлагууд нь гээйд нь мэдсэн. Тэнгүүт нэмээд дох буюу бэлгийн замын халдвар төвчнтэйд нь мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр нүүрэн дээр нь толб гарч эхлэнгүүт тэр үед болохоор дохтой хүн те нүүрэн дээр толбтой биен дээр толбтой болчдсан байна гэдэг тэр үед бол мэдээлэл яваг амар сайн авцсан байгаа байхгүй. Тэгээ хүмүүс цэрүүж эхэлжсэн. Гэтэ тэр үед яагаад вэ гэхээр одоо хүнд биенд нь хөрөнгөч ч юм уу баг хажууд нь суугаад одоо хамт хооллонгууд халччихдаг гэж бодож исэн бол зөв мэдээлэл нь юу вэ гэхээр энэ зөвхөн бэлгийн замын халдвар төвчөн та ингээ хажууд нь яриад хамт шоудаач ч юм уу одоо хамт хооллол сууж талцдаг юм биш гэдэг мэдээллийг сайн цацаж өгснөөр хүмүүс арайг ойлголт болсон гэх юм уу. Одоо л хоёулаа жишээ би тогтой байлаа гэхэд чи нэг Google гараад тэг би тогтой боллоо гэл ковид шиг тэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр мэдлэг мэдээлэл бол амар чухал болов уу? Намайг тэхгүй байх гэж бодож ийн гэсэн үү? Ер нь тэгчих магадгүй гэж аа бүтэй ерөнөөс. Тийш тэрс нэг өрөөсгөл хандмаар юм ч магадгүй гэж. Тэгээ яг сайн өвлийн хэлдэг шиг тэгвэл сайн ялгуур үзэл гэж байх уу? Бидэнд хэрэгтэй ялгуур үзэл гэж байх уу гэдэг бас нэг асуудал орж ирж байгаа. Бид нар аливаа зүйлийг аливаа хүмүүсийг урьдчилан дүгнэх нь ашигтай байх уу? За энэ саяны миний тайлбарладаг хүний танин мэдэх процесс нь яаж явагддаг гэдэг дээр шууд уялдаж гарч ирж байгаа. Бид нэр аливаа зүйлийг pre-judge хийх нь буюу урьдчилан дүгнэх нь, урьдчилан дүгнээд тэрэн дээрээ үндэслээд харьцах нь бид нэр тухайн нэг хүнийг аль эсвэл хэсэг бүлэг хүнийг бүгдийг нь мэдэх гэж зарцуулах цаг бол энергиэс багасгаж өгч байгаа. Тэгээд дээрэс нь бас энийг дэмжих нэг судалгааны материал байдаг нь одоо тэр судлаач маань өөрөө ингэж жишээ авч хэлж байгаа. Хэрвээ хайр гаргаас дэлхий дээр нэг хайр гаргийн хүн хурж ирээд дэлхийн бүх хүмүүсийг ер нь ямар шүү хүмүүс вэ гэдгийг мэдхийн тулд нэг хүнийг мэдсэн байхад үлдсэн 98% нь мэдчих чаднаа гэдэг байхгүй. Буюу бид нар ер нь бол нэг нэгнтэйгээ 98% адилхан. Яг бид нэр сонсож байгаа, харж байгаа, үзэж байгаа дуртай зүйл, дургүй зүйл, хин нэгэнтэй харьцдаг хандлага, үнэт зүйлс болон юунд зорж байгаа вэ, юу хүсдэг вэ гэдэг зүйлүүд маань 98% хоорондоо төсөөтэй байдаг. Яг адилхан гээгүү хоорондоо төсөөтэй те. Тэгэхээр 98%-ийг нь тэр хүн хайр гаргийн хүн мэдчих чадна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар угаасаа бас хоорондоо нэлээд олон зүйлээрээ ялгаатай. Гэхдээ ялгаатай зүйлүүдээрээ бид нар үнийг нэлээд олон зүйлээрээ ижилхэн гэхдээ бас ялгаатай. Гэхдээ ялгаатай зүйлээрээ нэг бүлэг болонгуудаа тухайн ялгаатай зүйл дээр л нэг нэгэн дээр хэд их анхаарал хандуулад хэтэрхий төлөвлөж үзээд байдаг. Нөгөө талд нь хоорондоо ижилхэн зүйлүүд маш их байгаа шүү гэдгийг нэгдүгürt санаад хоёрдугарт урьдчилан дүгнж байгаа бол би яг яагаад энэ дүгнэлтийг өөртөө хийсэн бэ буюу би энэ хүний талаар болон энэ хүний хариалаа гэдэг бүлгийн талаар яг юуг мэдэх вэ? За жишээ нь бэлгийн чиг хандлагаар нь бэлгийн чиг баримжаагаар нь ялгуурлалтан гадуурхдаг хүмүүс дийлэн ихтэй ижил хүүснээ сонирхно гэдэг нь яг нарийнда юу болоод байдیں۔ Яагаад үүсдэг юм? За энэ хүмүүсийн хоорондын харилцаанд жирийн тэр хүмүүсийн хар жирийн гэж үзэж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондын харилцаанаас юугаараа ялгаатай бас өөр юм бэ гэдэг зүйлүүдийг нь юусэн мэдхгүйгээр дийлэн ихтэй үзэн ятсан хандлагатай бодолтой болцсон явж идэг те. За энэ бол миний хувийн туршлагаас тийм байгаа да. За тэгэхээр өвлөнгийн хэлдэг мэдлэгжүүлэх буюу тухайн хүмүүсийн бүлгийн талаар ойлголттой болох. За тэгээд тухайн нэг хүнийг мэдхийн тулд хүчин чармаалт гаргах шаардлагатай болж байгаа тийм. Хичнээн бид нар өөрчлөсөн дүгнэл за ийм байж магадгүй байна шүү гэдэг бид нар таамаглалыг л өөрсөндөө үүсгэж байгаа болохоос биш. Тэр таамаглалт дээр шууд үндэслээд батлагдаагүй таамаглалт дээр үндэслээд үйлдэл гаргана гэдэг нь өөр алдаатай үйлдэл болох эрсдэл маш өндөр гэсэн. Магадгүй одоо ирээдүйд хамтраад явахаас амар том бизнесийн хамтрагч алдчихж байгаа юм билүү. Аль эсвэл маш сайн нөхөрлөж болохоос найзаагаа алдчихж байгаа юм билүү. Гэмтчлээ. Зүйлүүдийг алдахгүй байх боломж нь бүрдэх нэ. Тэгэхээр биднэрт урьдчилан дүгнэх нь тухайн хүн болон бүлгийн талаар за ийм байж магадгүй байх шүү гэдэг таамаглалыг үүсээд сэрэмжлэл болон болгоомжлол эсвэл эерэг таамаглалууд ч байж болно шүү дээ. Шар үстэнгүүдийг магадгүй амар ухаантай гэж хардаг хүн ч байж магадгүй те. Тэгмээс шар үстэнгүүдийг ухаантай гэж харчаа. За энэ хүн ухаантай гэж магадгүй дээ гэд итгэл найдвар тэр хүнд олгох боломж нь бас бүрдэж ирж байгаа учраас ялгуурлан гадуурхах нь бас эерэг талаараа жижиг сайн талууд ч гэсэндээ байгаа гэсэн. Гэхдээ хэтэрхий туйлчирч юм бол те шар үстэнгүүдийг бүр гоц ухаантайгаа итгэцэн хүн байлаа гэж бодоход тэр чинь бүр туйл руугаа яваад бас л эцтэй нэг алдаатай шийдвэр гаргах алдаатай үйлдэл хийх эрсдэл нь гараад ирж байна л гэсэн үг те. Тэгэд бас
тохиолдол гэж юм байгаа шүү дээ, тий. Одоо би жишээ нь одоо ингэж боддог үлээ гэж бодъё л т. Ядуу хүмүүс бүгдээрээ сайхан сэтгэлтэй, тий. Баян хүмүүс бүгдээрээ одоо эвгүй гарууд ер нь бол ашиглах гэж тийм хүсэлтэй. Одоо муу муухай хүмүүс гэд бодцсон. Тэгээ бодцсон байжсэн чинь тэр одоо таамаглалын батлах юм болчлоо гэж бодъё, тий. Хоёр одоо жоохон амжиргааны төвшөнд доогуур хүнтэй таарад гэсэн чинь хоёулаа тусалчлаа гэж бодъё л төсөл хөөрхөн инээгээд өнгөрцөн. Тэгвэл тэр хүн зөвхөн сайхан сэтгэлтэй хүмүүс шүү гэж бодвол тэгснэ нэг одоо корпорацийн захиралтай уулзсан чинь яарч явж байгаа жоохон тоохгүй өнгөрцөн, тий. Муухай одоо характер гаргачлаа гэж бодъё. Тэнгүүт шууд угаасаа эдэр ингэдэг байхгүй юу. Тэнгүүт цаана 100 өөр хүмүүс байгаа гэдгийг дахиад бодцож үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Энэс болж бас маш алдаа гардаг байх. Тэгээ одоо ингээл сайхан сэтгэлтэй юм чинь гэртээ оруулаад хооллож юм үнэхэр үлдсэн байгаа нэг оруулсан чинь хулгайг гараа явуул яах. Жохон өрөөсгөл хандах гэдэг талуудаас өөрсдөө байна. Тэгээд жишээлх юм бол нөгөө жишээнүүдийг оё. За би болохоор нөгөө өөр LGBT хүн тий. Тэнгүүт энийг нөгөө нэг эсэргүүцдэг үзэн яддаг хүмүүс маш их байгаа. Тэгэл дэмждэг хүмүүс амар их байгаа. Энд дээр яаж байгаа вэ гэхээр тэр хүмүүс чинь дотроо олон янз гэдгийг өөрсдөө харах хэрэгтэй. Бидний нөгөө нэгтгэж байгаа нэг бүлэг болгоод байгаа яг шашин тий нас хүйс гэдэг шиг тэр хүмүүс тэр дотроо олон янз өөрсдөө амар олон амьдрал үзсэн. Эрэгтэй, эмэгтэй, эсвэл non binary эсвэл өөрсдөө ч гэсэн дотроо шашин шүтлэгтэй хүүстэй. Одоо гэмт хэрэгтэн болох хүн ч тэнд байгаа. Одоо улс орондоо нэмэртэй болох хүн ч байгаа гэдгийг харж байгаа хэрэгтэй. Юм шиг санагдав. Тэнгүүт нөгөө саний яриад байгаа нь болд ч тийм нэг бүлгээр нь аваад үзчихдэг. Нөгөө дотор нь янз янзын хүмүүс. Тэрийг мэдлэг мэдээллээр л жоохон дээрдүүлэх эсвэл хувийн туршлагаар ч юм уу тийм. Тэр нөгөө мэдлэг мэдээлэл гэдэг бас яагаад яриад байгаа вэ гэхээр хүмүүс одоо амар энгийн юм шиг сонсогдоод байгаа боловч 10хан жилийн өмнө ч юм уу хүчлийн бэрхшээлтэй хүмүүсийг яаж амар ялгуулан гадуурхдаг оруулдаг тийм налуу шаттай газар ч байхгүй. Одоо хүртэл автобусанд суулгаж чадахгүй. Тэгвэл харьцаж байгаа юмуд нэг тахир дутуу юм гэж амар олон үний амнаас тийм үг гардаг байсан. Хүмүүс одоо мэдээллээр юу хүргэж байгаа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бас дотроо олон янз үт юм аа. Энд ажил төрөл өөрсдөө хуваараа эрхлээд өөрсдөө одоо амжиргаа залгуулад хинэж тус хэрэггүй амьдардаг хүмүүс бас байдаг юм аа. Заримд нь мэдээж тусгай хэрэгцээ байгаа. Тэрнээс бид нар адилхан хүмүүсээ гэдгийг харуулж байгаа зөндөө олон хүмүүс гарч ирээд явж байна. Тэнгүүт хүмүүс гэж хүлээж авч байгаа хгүй. Тэнгүүт насны ялгарлангаа турхалж бас амар хүчтэй явдаг. Одоо бид өнгөж 22 3 таа болохоор сайн мэдгүй залуу хүн байж туршлахгүй гэдгээс өөр юм сайн мэдгүй явж байна. Гэтэ юу вэ гэхээр одоо манай эмээ өвөгийн үе болоод ирдэг ч юм уу 60 50 гараад ирэнгүүт ажилд авах сонирхол нэрс буурчдаг хүмүүс. Тэнгүүт яаж байгаа гэхээр танин мэдхийн бууралттай болцсон. Одоо юм удаан сурдаг үгүй. Тэр когнитив талаас нь үгүй гэдэг шүү дээ. Гэтэл тэр хүний туршлагыг хэн ч харгалзаж авч үзэхгүй байгаа байхгүй. Тэр хүн одоо тэр салбарт хичнээн жил ажилласан ч юм бэлээ. Тэрийг бас авч үзэж чадахгүй байна. Тэгээд бас нас ярахаар бас хүүхдүүдийг юугаач мэдэхгүй байж гэлдэг. Юугаач мэдэхгүй биш гэдгийг ялангуяа эцэг эхнэр нь сайн уншиж судлах хэрэгтэй. Жишээлх юм бол янз бүрийн хэрүүлээс чинь травма авцсан тий. Тэгвэл за энэ хүүхд юугаач мэдэхгүй юм чи ингээд орхичийг насыг бодоод 5 6 тайм чи ингээд үлдээсэн. Гэтэл тэр хүүхд 10 жил санаж 12 жил санаж явах юм болцсон байж магадгүй. Тэгэхээр сайн уншиж судлаад за бүр уншиж судлахгүй мэдлэг мэдээлэл олдгүй маа гэхэд ядаж жоохон тийм хүмүүнлэг гэх юм уу тий. Инэрэнгүү хоорондоо харьцдаг байвал юм сэрэ дээртэх болов гэсэн найдлага байдаг шүү дээ одоо. Хувьдаа. Тийм шүү. За тэгэхээр ялгуурлан гадуурхах гэдэг нэр бүр хамгийн сүүлд нь энийгээ тайлбарладаг. Тэ ялгуурлан гадуурхах гэдэг нь яг нэг хувь хүнд өөрт нь байх бодол, мэдрэмж, эрэг болон сөрөг мэдрэмж, эрэг болон сөрөг үйлдэл гарах зүйлийг хэлээд байгаа. Prejudice гэдэг нь. Стереотип буюу нийгмийн тогтцоо хандлага гэдэг чинь нэгээс дээш олон хүмүүс ерөнхийдөө нэг тэгж ойлгодог зүйлтэй. Жишээ нь одоо нөгөө хүйс, бэлгийн чиг хандлага, баримжаа мэтчлэн зүйлүүдийг нь хамруулсан тийм хоёр ойлголт байгаа. Тэгээд яг нөгөө ялгуурлан гадуурхах гэдэг үйлдэл нь болохоор энэ
prejudice болон stereotype хоёр дээр үндэслэсэн үйлдэлүүдийг яг ялгуурлан гадуурхаад чигшж зэвүүцэж байгаа. Эсвэл тэрэнд онцлог шинж дээр нь дөрөөлөд бусдаас илүү үзэж байгаа, илүү чадварлаг гэж үнэлж байгаа эдгээр үйлдэлүүдийг нь discrimination буюу яг ялгуурлан гадуурхах гэдэг байгаа шүү. За тэгэхээр хоёулынх нь цаг ер нь бол болж байгаа. За. Шүү. Өнөөдөр хүслэнг оролж өвлөн маань хөтлөгч хийсэн. За өвлөнг танилцуулах юм бол M+ дээр орж ирснээс хойш өвлөнгөөс танилцуулаг. Өвлөнг танилцуулах юм бол Podology podcast-аас подкаст анх үүссэн цагаас эхлээд бид нартай хамт подкастын маань контентыг бэлдээд аудиог засаад янзлаад явдаг байсан. Манай хамтрагч байгаа. За тэгэхээр энэ дугаарыг энэ хүрээд өндөрлөе. Дараагийн 2-7 хоногт эргэж уулзцгаая. Түр баяртай. Баяртай.